90 зууны бархал болсон Эрдэнэтбатын нийт ард иргэдээ та бүхэндээ айртан ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлж эрүүл их ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Улиран одож буй 2025 онд бид бүхэн аймаг орон нутгийн хүчит дэвшлийг урагшлуулах түүхэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтуудыг өрнүүлэхэд анхаарч ажиллаа төлөвлөсөн. 90 зууны бархал 100-ны мандаа бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос хойш өнөө хүртэл өнгөрсөн 50 жилийн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бодиттой хувь нэмэр оруулдаг, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болтлоо тасралтгүйгээр хөгжиж байна. Эрдэнэт хот анх байгууллагдахдаа 1600 өрхийн 7800 гаруй хүн амтай байсан бол одоо 30.3 мянган өрхийн 106.4 мянган суурин хүн амтай эх орны өнцөг булан бүрээс иргэд ирж суурьшсан хүний өвжлийн индекс өрсөлдөх чадрын үзүүлэлтээр Монгол улсдаа тэргүүлсэн хот болсон билээ. Өнөөдөр Эрдэнэт хот аж үйлдвэрийн салбарт 4.3 их найд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4.6 их найд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулдаг, жилд орон нутгийн төсөвт 361 тэрбум төгрөгийн орлого оруулж улсын төсөвт 108.4 тэрбум төгрөгийг төлөвлөдөг түвшинд хүрээд байна. Бид аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг Иргэдийн дэвшилтийн хурлын ээлжид бус 7 дугаар хуралдаанаар батлуулсан бөгөөд нийт 4 бүлгийн хүрээнд 185 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан. Мөн шинэ оны босгон дээр аймгийн Иргэдийн дэвшилтийн хурлын ээлжид бус 9 дугаар хуралдаанаар Орхон аймгийг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг хэлэлцүүлэн батлууллаа. Орхон аймаг Эрдэнэт хотын түүх 50 жилийн айшлан ирж буй 2026 онд тохиож байна. Бид түүх 50 жилийн ойгоо өгтөж энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хотын өнгө үзэвжийг сайжруулах, иргэдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын олон ажлыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал хотын өнгө үзэвжийг нэмэгдүүлэх хүрээнд 7 байршил гэрдүүлгээ шинжиллээ. Хотын өргөжин тэлэх нөхцөл боломжийг бүрдүүлж цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах хүрээнд орон нутаг өөрийн хөрөнгөөр анх удаа дэд станц барих зэрэг цахилгаан эрчим хүч сайжруулах 78 нэр төрлийн ажил хийж гүйцэтгэлээ. Мөн хотын гадаад орох инженерийн шугам сүлжээг шинжилэн засварлаж нийт 32 байршилд 12 км шугамыг шинжилсэн. Ингэснээр орон сууцны хорооллын болон аж ахуйн нэгжүүдийг хангаж буй шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар сайжирч иргэдийн амьдрах аятахтай орчин нөхцөл бүрдээд байна. Түүнчлэн 53 байршилд 12.5 км автомобилийг өргөтгөн шинжилж гэрэлт гарцуудыг шинээр хийлээ. 1976-аас 2008 онд ашиглалтанд орсон 50 шахам жил гар хүрээгүй давхарцсан тоогоор 60 гаруй цэцэрлэг сургууль иж бүрэн засвар шинжилгээг хийж үүнд 22.9 тэрбум төгрөг зарцуулаад байна. Ирэх 2026 онд түүх дойг өгдсөн бүтээн байгуулалтын 124 ажлыг 58.7 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөд байна. Үүнээс 2026 оны орон нутгийн төсөвт 9.8 тэрбум төгрөг тусгаж 50 жилийн ойн баяр наадмаа зохион байгуулах болон хотын түүх болсон урт цагааны гудамжаа засч сайжруулах, дурсгал газар бий болгох, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөлөө. Эрдэнэт хотын уман иргэд, хөдөлмөрчид Эрдэнэт хотоор агуулсан хүн бүрийг түүх 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд гар бие оролцож сэтгэл зүрхээ шингэн хамтран ажиллахыг уриалж байна. Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотын түүх хувийн холбоотой билээ. Жилд 4 сая тонн хөдөр боловсруулах хүчин чадалтайгаар зэс билбэдийн бажимлын үйлдвэрлэлээ эхлүүлж байсан Эрдэнэт үйлдвэр 47 жил тасралтгүй ажиллаж одоо жилд 41 сая тонн хөдөр боловсруулах түүхэн дээд хүчин чадалт хүрээд байна. Ордынхоо нөөцийн судалгааг дахин хийснээр 55 жил ажиллахаар тооцоолол гарч байгаа бөгөөд цаашид ашиглаж байгаа ордоос гадна шинээр оюутын ордод хийсэн хайгуулын ажлын үр дүнгээр 2079 оноос хойш дахин 10 жилээр ашиглах 357 сая тонн хөдрийн нөөцтэй шинэ орд нэгдэж байгаа нь Орхон аймаг Эрдэнэт хот төдийгүй Монгол улсын эдийн засгийн өсөлтөд жин дарж иргэдийн амжиргааг дээшлүүлэх шинэ боломжийг нээж байгаа үр дүнгууд юм а. Уухач хамт олон та бүхэнд эрүүл их
ад жаргал, сайн сайхан бүхнийг эрдэмтдийнхаа нэрийн өмнөөс хүсэн өрөөё. Улиран одож буй 2025 онд гаргасан амжилт ололтоо ирэх 2026 онд улам баттгаж санаачлан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд амжилтаа үргэлжлүүлж хүний хөгжил чиглэсэн иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх болно. Орон нутгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж Орхон аймаг Эрдэнэт хотын хөгжил цэцгэлтэнд хувь нэмрээ оруулж буй ард иргэд та бүхэнд дахин шинэ оны баярын мэндийг хүргье. Ярьж буй 2026 он айл бүхэнд ад жаргал бэлхэж ажил үйлс бүхэн өөдрөг бүтэмжтэй байхын ерөөл өргөё. Шинэ он, шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.